Өмнгийн шаргал говь ургах наран гийгүүлж үн холын гэгээ ухтах амьдралыг гэрэлтүүлнэ. Өр зүрхнээс ундрах их үйсийн оргилд өнөөдрөөр хөлөглөн тэмүүлж маргаашийг бид эхлүүлнэ. Өнөөдөр ирсэн маргааш. Орон 13 оны 7 дугаар сар эд сайхан дэлгэр зуны цаг. Энэ л үед монголчууд маань эх орныхоо газар бүхэнд дэлхийд ганцхан монгол наадмаа хийж дэнж хотоотол сайхан нааддаг. Хөхүүрийн айраг хөвсөлдсөн наадмын өдрүүд эр бэр, эрч хурд, эрхэм мэрэгнээрээ бялхаж ирсэн гийчин буцдгийн адилаар эхэлсэн шигээ өндөрлөдөг. Ажил амьдрал ийхүү цааш үргэлжлэнэ. Ээлжид нэгэн аялал маань эхэлж байна. Эрхэм үзэгчдээ оюу толгой төслийн талбайд таач бас надтай хамт тавтай морил. За сайн байна уу, сайн явж ирөө. Сайн сууж юу? Наадам сайхан уу? Сайхан наадам лөө. Өчигдөр наадам болсон сурагтайсан. Тийч тэр жоохон бороотой, хурдтай сайхан наадам бол. Урд нь намайг ирэхэд энд ийм онгоцны бодол байгаагүй. Би бараг сая юу лээ ч одоо онгоцод төр унтцсан байсан. Чи хаана нэрчүүл гэж бодлоо шүү. Энэ манай энэ онгоцны хуучин онгоцны бодол дээр чамаг анхны чинь нэвтрүүлэг гэж яхад энд хуучин онгоцны бодол дээр уужсан юм байна. Амар гоё юм гэрэн бодол. Тий. Одоо энэ манай одоо сан бомбт мануудаас байгуулагдаад нэг ашиглалтанд ороод нэг 8 сар орчим болж байна. Вау, би тэгвэл 8 сар оюутлахад ирээгүй юм байна. Хойд танилцаа би өөдөө. Мөнхөлд. Одоо би яг ямар албан дээр ирж байгаа. Нисхэ онгоцны бодол хэр чи бас дотроо зөндөө албатай байж таарна. За одоо яг энэ маань одоо оюутлах хувьцаат компани хан бомбт нисэх буудлын онцгой эдлийн гинтээ ослын багийн автомашины гаражтай ирсэн байна. Гинтээ ослын баг хэр чи яа гэсэн үг вэ? Одоо Монгол улсын онцгой эдийн алба гэж байдаг тийм. Оюутлагад бол Бичлийн баг. Гинтээ ослын баг буюу одоо уурхаан гүн, газрын гүн, тэгээд гадах сайтын бүх оюутлага, ослоо аюулгүй бүгдийг хариуцдаг учраас гинтээ ослын баг гэж авдаг юм. Нэлээд хариуцлагатай ажил эрхэлт юм биш үү? Хариуцлагатай. Нэг ээлжтэй хэдүүл гарах вэ? Одоогийн байдлаар бид нэр онгоцны хамгаалтанд тавуулаа гарч байна. Уун 6-аас 7 хүнд гардаг, зарим маань амралтаа авчихсан байна. Одоо жишээ нь цамхагтайгаа холбогдоод онгоцны нисэж буух хөөх аюулгүй ажиллагаа одоо оюутлагын хам бомб нисэх буудлаас 80 км радиус дотор онгоц хөөсний дараа манай хариуцдаг. Тэрнээс цааш нь болохоор тэгээд одоо цаатлын нисэх онгоцны буудлууд хариуц явчихдаг. Онгоцны аюулгүй ажиллагааг л хариуцсан да. Манай хамт бол мөн өөрөө оюутлагыг анх байгуулагдаад 2006-7 оноос галын хилтэс нэртэйгээр байгуулж явж байгаа. Сүүлдээ томроод ерөнхийдөө оюутлаг анх байгуулахад байсан. Тэгээд явсаар хагаад одоо миний хувьд чинь 2010 онд ирсэн. Одоо энэ 3 жил болж байна. Би өнөөдөр танаа багийнхнаас нэг залуугийн онцлоод тэгээд юу ачвал ямар амар сүрхий ард юм бэ яавал гэжтэй. Сонгож аваад одоо үзэгчдтэйгээ илүү татна, илүү дэлгэрэнгүй танилцуулж болох. Болно шүү дээ. Би ингэж бодоод байл л да. Энэ гал унтрах гэхээр хүмүүс машинтай ойлгоод байна. Тэгэхээр би жолооч энэ төвшин жаргалыг оруулах гэдэг байгаа байхгүй. За тэгээд төвшин жаргал гэж юу ямар ичээдтэй хүн бэ? Юу ядах хүн бэ? За төвшин жаргал жолоочоосоо гадна. Жолооч манай төвшин жаргал бол жолооч тэгээд спортлог залуу байгаа. Powerlifting спортоор хичээлдэг 2009 оны улсын аваргын мөнгөн медальтай тийм бак залуу байгаа да. За тэгвэл төвшин жаргалыгаа олж авъя да. За. Төвшин жаргалаа энэ танахны хувцснууд байрлаад тавьсан байгаа нь айгүй зэгцтэй, эмэг зэгцтэй. Тэгээ энэ нэг сонио яг ингээд нөгөө залхуу өмдөд талаа тавьсан юм шиг. Яг нэртэй тий. Хурдан шуурхаа нөгөө гинтээ ослоо боллоо гэхэд хурдан шуурхаа өмсөх зориултаа. Өдөр чи хувцас одоо 18-аас 30 секундын хооронд өмсөн шүү дээ. Бүх хувцас бүрөнгөө. Хувцас тайлж өмсөх юм бол мастер юм байна. Тий. Энэ бол одоо байлдааны каск. Байлдааны? Тий. Оюу толгойн ажилчид угаасаа бүх салбартаа ер нь бол аюулгүй ажиллагааг маш сайн сахидаг гэдгийг бол манай үзэгчид манай нэвтрүүлгийг үзсэн л бол мэддэг болсон байна. Тий. Оюутгаач нэг бүх осол зөрчлийг тэглэнэ гэж тийм зорилготой явдаг. За энэ гуталтай бол нэрээс хаач сийхгүй гэдэг шиг лээ. Энэ байлдааны усны гутал. Наач юм шатны нэр нь энэ тэр юм байхгүй. Яг уу шатахгүй материал гэж бол байхгүй л те. Гэхдээ бол гал бүх бат. Тий, гал төсвөлтэй.
гал төсвөртэй гэдэг материалыг хийгдсэн тийм. Энэ цүнх юм уу? Энэ бидний бүгдээрийнх нь одоо байлдааны хүчний цүнхнүүд ба. Энд чи тэгээд хит хоноод гэрийнхэн чи гэр бүлээ танилцуулаач. Би эхнэр нэг хүүхэдтэй. Хүүхэд ч эдтэй. Одоо 2 нас хүрч байгаа. Оо ямар хөөрхөн юм бэ? Манай хүүхэдтэй. Одоо бид хоёр наалах таньддаг. Намаатай. Эхнэр чи ямар ажил хийх вэ? Манай эхнэр одоо оюутлогоо байгаль орчны хэлтсэд. Тийм үү? Одоо энд байгаа юу? Бага. Би тэгвэл уулзаж болох юм шүү дээ. Болно. Бас нэгэн гайхалтай бүсгүйтэй танилцах нэ. Өмнөх нэвтрүүлгүүдээр та бүхэнтэй уулзаж байсан хүмүүс маань одоо хүртэл миний сэтгэлд дотн санагддаг. Учир нь гэвэл тэд зориг дүүрэн ажиллаж, агуулга дүүрэн амьдардаг. Тийм ээ. Оюу толгой төсвийн талбайд ирсэн хүн бүхнээр бахархахаас өөр арга байхгүй. Тэд үнэхээр их бүтээн байгуулалтыг хийж чин сэтгэлээрээ ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдардаг хүмүүс. Энэ удаад ч бас нэгэн сайхан гэр бүлийг та бүхэнтэйгээ уулзуулъя. За Батнамбуу бол бас Дэлгэрмаатай хамт ажилладаг те Дэлгэрмаа. Ямар мэрэгчлээ юм бэ Батнамбуу чи? Би одоо байгаль орчны судлаач гэсэн мэрэгчлээ. За энэ болохоор одоо газрын гадаргаас агаар дүүршиж байгаа өөрчлөлтийг хэмжих зорилттой сав байгаа. Том нь бол нэг 270 орчим литр ус ордог. Жижиг нь бол нэг 4 литр ус ордог байнамаа. Энийг ингэж хэмжснээрээ ямар одоо зорилготой юм бэ? Юунд хэрэгтэй юм бэ? Энийг хэмжснээр одоо говийн бүсдэд агаар гадаргаас хэрэг ус өөрчлөлтийг хэмжиж байна. Энэ нь болохоор одоо төслийн хэмжээнд ашиглаж байгаа усны тооцоо, мөн нөхөн сэргээл, гадаргын зам усалж байгаа услахаа энэ төрийг тооцоход хэрэг хэмжээний ус арах вэ гэдэг ерөнхий тооцоо ихт суур мэдээлэл нь болдог байгаа. Өдөр болгон хэмжих үү? Өдөр болгон тогтмол цагт 2 цагт хэмждэг байгаа. Тэгээ ус хийж байгаа нь ямар очтой юм бэ? Энүүгээр одоо энэ цагаан савар? Одоо усаа дээр зүүн дээрээ тулгаад тавьсан байгаа маргааш нэрээд усаа хийхлээр хэр хэмжээний ус уурсан бай гэдг нь мэдгэж байгаа, хэмжигдэж байгаа гэсэн үг. Сая яг нөгөө харандаа үзүүрсэн үзүүрний тэндэл усанд байгаа юм шиг харагдаж шүү дээ. Тийм, тэрийгээ дүүргээл тэрнээс доошоо багассан нь уурсан усны хэмжээ байхгүй. За өнөөдрийнхоор бол ууршилт хэр Дэлгэрмаа? Ууршлын өчтөр бороо орсон болохоор ерөн гайг бага. Бүр наривчсан өчтөртэй харьцуулсан ч баг 2 дахин шухуу бага шүү дээ. Ийм станц гэх үү чинь те? Загварын автомат станц. Тоосчлтыг яг төслийн үйл ажиллагааны хүрээнд эвдэгдсэн газрын орчим нийт 33 цагт хэмжилт хийж байгаа. Үүнээс бол сайт иргэн тойронд яг иргэн тойронд 5, дотор бол нэг 16 орчим цагт хэмжилт хийж байна. Өнөөдөр тоосчлт ямар байна? Өнөөдөр тоосчлт харьцангуй бага байна. Өчтөр бороо орсон болохоор стандартаас доогуур. Стандартаас доогуур байна. Дэлгэрмаагийн ажил цааш үргэлжилсээр цаоныгийн усны түвшнийг хэмжин бас бусад хэлтсийн ажилтнуудад шаардлагатай байгаль орчны сургалтуудыг зохион байгуулна. Бид байгаль дэлхийнхээ хишгийг хүртэхээс өмнө хайрлаж хамгаалах нь чухал. Энэ л байгаль орчны хэлтсийн ажилтнуудын гол зорилго юм. Яг ямар мэргэжилтэй юм бэ? За миний мэргэжил бол байгаль орчноос шал өөр шүү дээ. Яг клаудын мэргэжил бизнес удирдлага. Тэгээ яг байгаль орчны харин тийм ер нь сонирхлоороо би чинь санхуд анх хэлж ороод их сургуулаа санхуд дийлж ороод санхүү тэнцэндээ 2 дээр нэмэх 2 хөтөлбөр буюу одоо санхуд 2 жил хятадын даалын нэг сургуульд 2 жил гээд 2 дээр нэмэх 2 хөтөлбөр гэж байдаг байхгүй. Тэрийг төгсөөд тэгээ хэтгэлтэй гэж анх төгсөж ирээл тэгэл хүмүүс ч айл болох гайгүй компанид ажиллахыг бол зарим шүү дээ. Тэгээд төгсөөд бас нэлээд утсан юм ажил хайгаал бас гайгүй ажилд орчих голоо шилээр явж гайгүй гэдэг тодтолт чинь бол хамгийн нэгдүгээр цалин хөлсний асуудал. Тий, цалин хөлсний асуудал орно. Тэгэл яг энэ ажлын байр сургалтын ажилтан гэж анх зарлагдчих байхдаа бизнес удирдлага байж болно. Тэгт хэлтэй англи хэлтэй тэгээд тэнцээд тэгээд орж ирсэн. Тэгээ нөхрөө татаад. Гадаад хүмүүс харин татаад гэж яриад идэх юм. Манай хүн ч өөрөө орж ирсэн юм уу. Галынхан чи ер нь нөгөө спорт хүмүүс байх хэвээр. Тийм утгаараа манай хүн чинь спортоор 4-5 жил одоо баг 6-7 жил болж байна яаж. Тэгээд спорт гэдгээр орж ирсэн.
залуу гэр бүлийн хувьд бол тий анханасаа ингээд гайгүй ажилд яваад яхад нь цаашаа хөгжих, дэвших боломж бол маш ихтэй тий. Тэгээ тэр зам энэ оюутлогоо дэлхийн том төсөл дээр Rio Tinto компанид ажиллана гэдэг бол залуу хүмүүсийн хувьд бол том боломж л да. It's time to dream bigger dreams where impossible is not hard as it seems. Тэр зам манай аавч нь байгаль орчны мэргэжилтэй байгаль намайг жоохон бат байгаль хамгаалагч байсан. Манай ээж багш байхгүй юу. Тэгэхээр би яг байгаль орчны хэлтэст сургагч ажиллаж яг аав ээжийн мэргэжлийг хослуулад ажилладаг байхгүй юу. Тийм ээ тий. Харин тийм. Цалингийн тоог хэлгүй байж болно. Гэхдээ ер нь амьдралд чинь яг хүрэлцээтэй юу? Хүрэлцээтэй. Би ер нь айгүй тэгэл халанд ханамжтай байдаг. Танай гэр бүл хоримтлалтай юу? Хоримтлал байгаа. Одоо хоримтлуулал заавал ингэ шүү тэгээ шүү гэж хоримтлуулаад. Залуудаа хэр хичээж хэр юм хийн тэр нь ирээдүйдээ эргээд тэр хүнд буцаад хөнгөр болж орж ирсэн. Би одоо юу уулуурхай удирдлагаар сурж байгаа магистрийн зэрэгээр тестийн уулуурхайн сургалт. Тэгэхээр одоо төгссөний дараа юу гэдэг тэгэл яг нөгөө төлсөн мөнгөний эргүүлж олгодог. Одоо капитанзуудаа цуглуулаад аавна гэж яваад байгаа шүү дээ. Тэгээ ер нь бүх талаар нь дэмжиж штэ. Тэр бол маш том хөрөнгө оруулалт юм. Тий. Нийгэм талаас эмэгтэйчүүдтэй ч гэсэн хуулиараа нөгөө декретийн мөнгө 4 сар олгодог тий. Оюутлогоор 6 сар олгодог болсон 2012 оноос. Тэгэхээр 6 сар олгоно гэдэг чинь төрхийн өмнө 3 сар, төрхийн дараах 3 сар гэх бас аягүй боломжтой байгаад тий. It's a new day. Гэр бүлийн хоёр маань хоёулаа сайн танирчил. Дэлгэрмаа гэхэд байгууллагынхаа шилдэг талбайн теннисчин бас сакс волейбол сайн тоглоно. Харин төвшин жаргал пауэрлифтингийн спортын мастер. Төслийн талбайд ажиллаж байгаа залуучууд чөлөөт цагийг жинхэнэ утгаар нь үр дүнтэй өнгөрөөдөг. Одоо бүгдээрээ оролцогч хосынхоо амьдардаг байранд зочлоо. Та хоёрыг ингээ бодоодс чинь нэг тийм стрессгүй гэр бүл баха. Тийм үү? За тийх үү гэдэг. За инхүү за ингээ. Эхлээ буудалцах ч зав гардгүй юм шүү. Тэнд очиод нэг завтаа ахаарал нэг муудалцсан тий. Энд чинь тэгэл хоёлаа өглөө ажилдаа яваал. Тэгэл оройн үед уулзч амжихгүй ш нь хоолн дээр уулзчаал. Тэгэл биний спорт энэ төр хөөж явж байгаа л орой уулзаал ядарсан юм унтаал өглөө намайг унтж хахад шохор босоол явчихсан. Ер нь гэр бүлээ магтахад бол айгүй тайван гэр бүлтэй байна. Яг тийм байх. Одоо жишээлбэл эдийн засгийн хувьд маш том найдвартай артаал гэдэг чинь та хоёрын цалин байгаа шүү дээ. За сарын хэдэн цалингаа авчна гэл инхээр мөнгө орж ирэх нь тодорхой учраас одоо янз бүрийн юм дээр бол стресстэй нь бол бага тий. Одоо стрессний чинь хамгийн гол үндсэн нөхцөл мөнгө төрүүлээд байна. Бараг л тийм болчиход байгаа л тий. Одоо яах вэ? Тэр яах вэ? Тэтэн төрөг болсон. Тэр яах вэ гэж шаллаа. Чөлөө цаг тий. Орой бол аваад чөлөө цаг гард юм шүү. Аваад чөлөө цаг гарна. Орой 6-аас 7 цагийн хооронд хоолоо ичээл. Тэгэл орой унттлаа 10 цаг 3 бүхэлдэн 3 цагт. Тийм ч тэгээд нөө ажлаа тараал 6-аас хоолнд очиж 6:30 гэл хүрээд дэрн тэгэл хийх юм байхгүй. Улаанбаатарт бол тэгэл тараал гэртээ орчин гэртээ очиод хоол ундаа хийн инээ дэрээ гэл цаг гарахгүй. Энд бол тиймэрхүү цаг хангалттай байдаг учраас тэгэл хайл болох өөртөө хөгжүүлээл. Шонхоо. Аз жаргал гэж юу вэ? Чиний хар. Миний хувьд гэр бүл. Тэгвэл ирээдүй хаанаас эхэлдэг вэ? Биднээс л эхэлнэ дээ. Ирээдүй одоо тэгэл өнөөдрөөс л эхэлнэ тий. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж доо байдаг зү тий. Өнөөдөр юу хийж вэ? Өнөөдөр ямар байдалтай явж байна? Яаж бодосдог гэж ямар ажиллаа хийж байна тий. Ямар зорилготой байна гэдгээс л ирээдүй ямар байх вэ гэдэг шалтгаална. Аз жаргалтай ирээдүй. Тийм ээ. Энэ бол ээжигээ ухтан баярлах бяцхан хүүгийн ирээдүй. Аав ээж, ах эгч, эмээ өвөө, төрөл садан гэдэг халуун гал голомт. Ихэм үзэгчдээ та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье.